өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэнд хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлзэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа би нэгэн сонин зүйл олж мэдсэн. Өдөрт 24 цаг байдаг гэсэн. Тэр 24 цаг маань би тоглоход, хичээлээ хийхэд, бас найз нартай туслахад, тэгээд бас өөр олон зүйл сурахад, би нисэг туршилтаа хийхэд энэ олон зүйлсийг хийхэд 24 цаг хатахгүй хамаа. Гэхдээ ядахнаа 2 цаг нэмээд 26 цаг байлгах хэрэгтэй. Тэгэхээр яаж 2 цагийг хайж олох вэ? Тэгэхээр найзуудаа та нар 24 цагийн дотор юу хийж амжуулдаг вэ? 24 цагийн дотор ямар ч хэлсэн унтан зөндөө зүйл хийж олно. Гэтэл миний хувьд би зөндөө олон зүйл хийдэг учраас хангалтгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр 2 цаг хэрэгтэй. Найзуудаа хаанаас 2 цаг олж авах вэ? 2 цагийг зай цаанаас олъё доо. 24 цаг Ханаас 2 цаг болох вэ? Хүнээс гойд юм билүү? Хүний хэрэгэлдэг 24 цагаас нь 2 цагийг гойчвол болохоо доо. Тэр хүн 22 цаг юм ийм гэсэн үг болж байгаа чинь. За энэ талаар шүүдэрхэн найзаас асуух туслах байна. За шүүдэрхэн 2 цагаа гойд өгөх болов. Хей! Сайн шүдэрхээ. Нэвтрүүлэг эхэлсэн шүдэрхээ. Тийм үү? Оо яна. Сайн байцгаана хөлтөдөө. Би мдэггүй ч нэстэггүй ч надад гайсан. Би харин нэг шин зүйл олж мэдсэн байхгүй шүдэрхээ. Юу? Тэгээ би тэрийг яах гал ганцаараа ихлүүлсэн оочлаарай. Чи юу олж мэдсэн? Энэ суудсан. Шүдэрхэн найз нь цагаас өгөх. За шүдэрхэн найз маань 2 цагаас өгөх болоо. Яах вэ? Энэ бол шүдэрхэн найз маань өөхөн цаг юм. Яад юм бэ? Хей! Сайн шүдэрхээ. Сайн. Чи яагаад та бодгоо? Очлаарай. Шүдэрхээ. Би нэгэн маш өрмөц зүйлийг олж мэдсэн. Өрмөц зүйлээ. Тий, тэгээд тэрийгээ би найз нартай ярих гад нэвтрүүлгийг ганцаараа эхлүүлсэн юм аа. Уучлаарай намайг. Тийм үү. Чиний өрмөц зүйл чи юу юм бэ? Би чи мэдэх болоо. Өдөрт шүдэрхээ 24 цаг байдаг гэсэн. Хөөх тийм үү? Аа. Би мэднэ. Оо, тийм үү. Би шинэ юм ярьлаа гэж бодоод яг баярлсан шүү дээ. Шүдэрхээ. Гэтэ нэг зүйл байна. Юу? Тэр 24 цаг. Хүн болгонд 24 цаг байдаг тийм ээ? Тийм хүн болгонд 24 цаг өгөгдсөн. Хоногт 24 цаг байдаг. Тэгэхээр 24 цагийн дотор хүмүүс янз янзын ажил хийдэг баг. Зарим нь шүдэрхээ хэллээр ингэж бодлоо. Шүдэрхээ би яштэй те? Би гоё нис сурмаар байна. Тэгээ би хөгжим сурмаар байна. Бүжгэлт сурмаар байна. Би бас зөндөө дахиад өөр нь бас сурмаар байгаа. Тэгээ дээрэс нь би найз нартаа тусламаар байна. Өөр хүмүүс тусламаар байна. Гэрчтэйгээ гоё цагаа өнгөрүүлмээр байна. Хоол идмээр байна. Бас гоё тоглолт цаг өнгөрөөмөр байна. Тэгээд бас унтмаар байна. Бас очихыг хүссэн газараа очимоор байна. Тэгээ очихыг хүссэн газар маань зөндөө их байгаа. Тэгэхээр шүүдрхээ
надаа 24 цаг багтаж байгаа байхгүй яач утсан? Багтаад байна гэж юу? Тэгэхээр шүүдэрхээ чи өөрийнхөө цагнаас 2 цагийг өгчихөө. Би өөрийнхөө 24 цагаас чамд 2 цагийг өгнө гэж юу? За тэгвэл шүүдэрхээ зарим хүмүүс сая дэмий өнгөрөөдгөө шүү. Юу ч хийхгүй яах вэ гэд байж байдаг шүү. Тэр хүмүүсээс 2 цагийг гоогаад авчия. Тэгтгүй хүн болгонд тэгш хэрэгтэй байдаг штэ. Тийм болохоор хүн болгонд яг л тэгшгэн 24 цаг өгсөн байхгүй юу? Тийм юм чинь. Зарим хүмүүст нь тийм их цаг хэрэгтэй биш байгаа шүү. Надад хэрэгтэй гам чинь 2 цагийн яднаа өгчөөл би үнэхээр их баярлалаа шүү. Тэгтгүй харамсалтай тэгэж болтгүй байхгүй да. Йоо. Тэр хүмүүс тийм харамч юм уу? Үгүй нэгтгүй харамжтай биш. Яг л хүмүүс 24 цаг өгсөн учраас тэр 24 цагийг хин нэгэнд өөгч, зээлж, буцааж авч өөрчилж юусоо болтгүй юм. Болтгүй. Тийм тэгэхээр чинь бус хүмүүсийн цаг 24 цаг байхад хоног нь 24 цагийн дотор байхад чинь чиний 26 цаг, чамд 2 цаг өгсөн үний 22 цаг болчих шээ. Тэгэхээр чинь болохгүй байгаа зү. Тэгэхээр нэггүй ерөөс тэгж болтгүй байхгүй да. Тийм ээ шүдэрхээ. Хэрвээ тэр хүн өдөрт 22 цаг амьдрах юм бол надаас хурдан өгшөрх юм биш үү? Тийм. Тэгэхээр би арай шудраг бус хандсан хэрэг болох юм байна. Наа чи шудрагс харин би чамд ш тийм ээ. Яаж 24 цагт ажилдаа амжуулах вэ? Яаж энэ бүх хийхийг хүсэж байгаа зүйлсээ хийх вэ гэдэг аргыг зааж өгье заяа. За. 24 цагийн дотор хоёуланд нэг хэрэг болох юм би аваад ирээ заяа. За. Гэ? Тэрхний айсан юу авчих гэж байгаа юм бол. Стако энийг хараа. Самбар байна. Самбар. Одоо ч тийм ээ хоёулаа энэ дээр зураг зорно заяа. За. Зураг зорноо. Тий. Чи вэ штэ. Энийгээр бөөрийнхи зураг зорчих. Бөөрийнхи том бөөрийнхи зураг заяа. Цаг болгоно. Би жоохон дали зарчих шиг боллоо. Хайх уу тэгээд одоо энийгээ 4 очих. 4 оноо. Яг голоор 4 байгаарай. За таньстаггүй. Одоо хоёул энийг энд 12 цаг байгаа. Энд 3 цаг байгаа. Энд харин 6 цаг байгаа. Энд 9 цаг байгаа шүү дээ. Яг цаг шиг байна шүү тийм ээ. Тий. Энэ болохоор биднэрт өгөгдсөн 24 цагийг 6-6-гаар нь 4 цагт хуваасан гэсэн үг тийм үү? За тэгэхээр энд 1 цаг байгаа. Энд 2 байгаа. Энд 4, ингээд 5, ингээд 7, 8, 9, 10. За ингээд 10. 1. За гэхдээ энэ болохоор яадаг хэлэн нэстэггүй? Өдөр, өглөө, орой гэдэг болохоор цаг маань энийг одоо 2 нугална гэсэн үг шүү дээ. 24 цагаад учраас 12 гэсэн байгаа болохоор 12-ыг 2-оор үржүүлээд 24 болно. Тийм болохоор цагаа ингэж зорж байгаа шээ заяа. За тэгвэл бид нэр өглөө эрт басаад өглөө хитэн цагт басдаг вэ? Өглөө юу? Би 7 цагт басдаг. За тэгвэл энэ ч хоёлаа босох гэж биччихье. Босох. За тэгвэл өглөө 7 цагт баслаа. Тэгээд юу ихлээ? Шүдэ байгаа, нөрөө байгаа. Шүдэ хитэн цаг хэдэн минут угаах вэ? Би цаг харж үзээгүй юм байна. Шүдэрхээ чи хэр удаа угаадаг вэ? Би шүдэ 3 минут угаагаад, нүүр гараа бас 3 минут угаагаад тэгээд ойрол цагаар нэг угаалгын өрөөнд 10 минут байдсан болов? Тийм. Тэгэж бодохоор 7 гэж басаад 7:10 хүртэл угаалгын өрөөнд байна гэсэн үг шүү дээ. Тэгээд 7:10-аас 7:30 хүртэл ороо хураагаад хувцас өмснө. 7:30-аас цайгаа уун. Тэгээд тийм үү? тийм. Шүдэрхээ би болохоор 7 гэж ирээд харин байны өрөөнд дотор зөндөө усаар тоогосоор 7:30 хүртэл. Тийм үү? Тэгэхээр хараа нэгдэггүй 10 минутаар хийх ёстой ажлыг чи 30 минут хийчихэж байгаа болохоор чи үр бүтээлгүй 20 минутыг өнгөрүүлсэн байна гэсэн үг байхгүй юу? Тий. Хэрвээ чи тэр үр бүтээлдээ 20 минутыг үр бүтээлдээ өнгөрөөж үр бүтээлгүй өнгөрөөс 20 минутаа үр бүтээлдээ өнгөрөөж юм бол чамд 2 цаг нэмж авах хэрэггүй болно. Тийм ээ зү. Тийм болохоор хүүхдүүд бидэд би юу хэлэхэд авах юм бол өдрөө болгон цагийн хуваар гаргах хэрэгтэй.
Одоо шилбэл бид нар 8 цагаас хичээлдээ явлаа. Хичээл эхлэв штэ. Зарим хүүхдүүд маань хичээл 8 цагаас эхэлдэг, заримийнх нь 1 цагаас эхэлдэг те. За ингээд хичээлдээ 8 цаг гэж явлаа. Хичээл маань 12 цаг гэхэд харна тийм ээ. Өдрийн 12 цаг гэхэд хичээл харнаа. Тэгэнгүүтээ хичээлд хараад би 2 цаг хүртэл номын сан хичээл хийж болно. Энэ хооронд өдрийнхөө цаг уун хичээний 3 цаг гэхэд би гэртээ харна. Тэгээд 4-5 цаг хүртэл Чи 3 цаг гэртээ ирд юм уу? Заримдаа бол тэгээд Тийм үү. Би хөвчтөн чи хэд хүртэл байдیں۔ гадаа тоглосоор агаад тэгээ бас найзуудтайгаа засаар байлдаад заримдаа хуцаа мохоо олцсон үедээ тэрийгэ цэвэрхэн болгох гээд засаар баахын иксээр агаад бараг 5-6 гэж гэртээ. Тийм үү. Тэгэхээр нэстэггүй чи өөрийгөө харсан уу гэд хэрэггүй зүйл их цагийг зарцуулсан байгааз. Тийм болохоор цагийг үр бүтээлдээ зөв өнгөрүүлээ гэж бодож ирэх хүүхдэд нэстэггүй чи ч гэсэн цагийн үр гаргах хэрэгтэй заяа. Тэгээд би 6 цагаас хойш харна. Хичээл номоо үнэхээр сайн хичээнгүйлэн хийдэг. Бас зөндөө олон зүйл сурах гэж хичээдэг. Яг зөв. Тэгээд 6 цагаас хоолоо идчихээ 6 цагаас хойш өөрийгөө хөгжүүлэх зүйлсээ хийгээд тэгээд бас гол нь эрт унтах хэрэгтэй шээ заяа нэстэггүй. Унтах бас чухал болохоор унтахыгаа заавал цагийн хуваарьтай тусгаж өгөх хэрэгтэй. Унтах, идэх, амрах, бас хөгжилдөх, тоглох, дуулна, цэгцэндээ явах гэх мэтчлэн чухал зүйлсүүдээ хамгийн түрүүнд цагийн хуваарьтай тусгаж өгөөд тэгээд үлдэж байгаа цагтаа хараа юу хийж болох вэ гэдгээ сайн бодож төлөвлөх хэрэгтэй. Тэгвэл нэрээ тэхийн мэнтэй шүдэрхээ хэрвээ би 3 цагаас ийм зүйл хийнэ гэж төлөвлөсөн бол 3 цаг болоход шууд явна. Харин би төлөвлөөгүй байсан учраас 3 цаг болох үед найз нартайгаа тоглож байгаа маань гоё санагдаад ах үед улам өргөжлүүлээд тоглосоор байгаа. Яг зөв. Харин цагийг өнгөрөөчтэй юм биш тийм. Тийм болохоор хүмүүс 24 цагаа зөв ашигтай өнгөрүүлж чадах юм бол үнэхээр амжилтанд сайн хүрч чадна. Харин ихэнх хүмүүс зөв өнгөрүүлж чаддаггүй л дээ. Би ч ихсэн бас суралцаад явж байгаа. Тийм баха. Манай ангийн хамгийн онц сурдаг Бата. Яадаг өгөхлөөр ихэнх цагаа комиссонд өнгөрүүлж идэг. Бидэд гадаа тоглож байхад Бата дандаа байхгүй байдаг хөхгүй. Бата заримдаа тоглох гэж гарч ирдэг. Гэтэ 1 цаг юм уу 2 цаг л тоглоод буцаад гэрлүүгээ юм уу номын санд руу яваад өгдөө шүү. Тэгэхээр Бата бас цагийн хуваар гаргадаг баха. Тэгэл онц сурдаг юм байна. Цагийн хуваар ер нь гарах юм бол хүүхдүүд бид нэр ч гэсэн өөрсдөө эмэг төстэй юмнуудыг хийж бас сурна. Тийм болохоор заавал цагийн хуваар гараад чухал зүйлүүдэд тэмдэгдэх хэрэгтэй шүү. Шүдэрхээ ийм хэрэгтэй зүйлийг заажсан баярлаа. Тэгэхээр одоо надаа 2 цаг шаардлагагүй байна. 24 цаг маань надаа хангалттай гэх юм байна. Одоо харин чи маргаашнаас одоо эсвэл мөнгө томтуусан дараа ч юм уу заавал цагийн хуваар гаргаараа заяа. Зөвхөн 7 гэж босоо шүдээ байгаа нэг бүрчлэн цаагаад хэдэн минут уун тэрийгээ тгийж хийн. Хичээлдээ хэдэн минут явна, сургууль руугаа хэдэн минут халахын автобусаар явна гэх жишээний бүх зүйлийг цагийн хуваар даруулаараа заяа. Хэрнээчдээ та нарыг ч гэсэн цагийн хуваар хөтөлж цагийг зөв зохистой өр бүтээлтэй өнгөрүүлдэг сайн хүүхдүүд болж амжилтанд хүрээсэй гэж мөнхийн хатны шүүтрхэн би хүсэж байна. Тийм болохоор та нар өөрийнхөө амжилттай ирээдүйн төлөө өнөөдрөөс эхлээд хичээгээрэй. Найзуудаа та нар бас үнийг томчууд л хийдэг зүйл гэж битгий бодоорой. Очоод бид нар ч гэсэн багаасаа үнийг хийж хөвшүүл томчуудаас төрүүлээд мундаг болж магадгүй шүү. Яг зөв хүүхдүүд бид нар багаасаа өөрийгөө хичээж тасгалжуулж чадах юм бол амжилт биднийг хүлээж байгаа. Ингээд өнөөдрийн мөнхийн хатны нэвтрүүлэг өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлгээ дуусгацгаа найзуудаа. Мөрөөдөлтөө нисцгээе. Найзуудаа харанхуйч гэрэлтэрээ. Хааны хүүхдүүдээ баяртай. Баяртай.